энэ Facebook ч одоо хүний баг бодлоо уншдаг болчиход байгаа юм шүү. Яг мэдээж нөгөө уншдаг юм дагуулж байгаа байх. Тэгээ сая тэр Facebook-аас гарч ирсэн чинь Юсуп Салмама Юсуп гэж хүн эмэгтэй хүн юм байна. Зургийг харсан чинь. Тэр хүн Обамагийн тухай юм бичсэн байна. Тэгээ би яг нөгөө сургууль соёлтой холбоотой юм хийдэг. Тэгээ англи хэл заадаг, япон хэл заадаг. Оюутан ажилчдыг Япон руу явуулдаг энэ болохоор ингээд сургууль соёлын юм надад их харуулад байдгийг. Ерөнхийдөө ч Обама Харвардад хэрхэн хэлсэн түүхийг надад харуулж байна Facebook. За энэ хүн бичгтээ сайн юм. Тэгээ ерөнхийдөө яг тэр энэ өгүүлэг нь эхлэхдээ 1989 оны 11 сарын 4 Нью-Йоркот гэх жижигхэн өрөөнд Обама зогсож байлаа гэдэг. Тийм драматик ямар нэг хүчтэй эхэлж байна те. Өдөр сарын яагаад ингээд бас нэг анхаарал татж шít. Тэгсэн чинь юу уншижсэн гэсэн чинь Харвардад хэлсийгээд Харвардын хуульд хэлсийгээд өргөдөл өгсөн чинь тэнцэнгүй гэж бичиг ирц. Тэгэхээр нөхөр шаналал зогсож байна л да. Тэгээд яг нэлийн хэд хоног шаналал зогсож яа тэнцээгүй хүн ч одоо уг нь тэнцэнгээд нэлийн ихтгэлтэй байсан юм шиг байна. Хоёр юм байна. Их жин хөсөл гэх юм уу Колумбиа гэдэг бас нэг сайн сургууль юм байна шүү дээ. Колумбиад нь сурж хагаад Харвард руугаа одоо дэвшиж очих гээд тэнд бодвол бакалавра хийгээд тийш магистр хийх гээд очих. Хуулиар магистр хийх гээд очижсэн байх. Очих гээд өргөдөл өгсөн байх. Тэгэхдээ тэр Харвард руу өдөр болгон очдөг байсан чинь өдөр болгон гэх юм уу тэрнгээр явахдаа хаалган гээл бүх юм гоё харагдаад барьж үзэж мэдсээд бараг л нэг одоо бурхны оронд орсон юм шиг ирсэн юм шиг тэгж мөрөддөг байсан гэж дурсамжиндаа бичсэн байна гинэ. Тэгэхээр яг чин сэтгэл гэх юм уу яг тэгж мөрөөдөл ингэж бас яг зорин гэдэг бас те яг тэгж илэрд юм байна гэж бас ноётнууд ч гэсэн бас яг зорих юм бол тэгж зоримоор байна те бүр яг ингэ хэмсэн тэг хэмсэн гэдэг. За хоёр дахь нь болохоор за шалгалтандаа унжлаа хэд хоног ингээд л жоохон сэтгэлээр унаал яах вэ гэж дараагийн юм бодсон шүү дээ чинь нэг сургуультай тэнцээгүй хүн чинь. Тэгээ ээж рүүгээ ярьсан юм байна. Обамагийн ээж чинь бас өндөр боловсролтой доктор хүн шүү. Индонезийн тэр эдийн засаг антрополог маягийн эдийн засаг антропологийн хоорондох тийм Индонезид үйлдвэрлэл гар урал хөгжсөн түүх гэсэн тийм судалгаа хийсэн юм баг шүү. Тэгээ ээж рүүгээ ярьсан чинь тэр ээж нь бас багт нь тоомогийн бас тэгэл хичээл нь маш сайн хийлэгдэг байсан гэж шүү. Тэгээд тийм тохиолдлоор Обама чинь ерөнхийлөгч болчихгүй шүү дээ. Тэр нэг гэр бүлийн суурь аав нь бас эрдэмтэн хүн байсан. Багдаа салсан гэдэг баг. Тэгээд ээж рүүгээ ярьсан чинь юу ярьж байгаа юм бэ? Зүгээр шүү дээ. Дахиад нэг захиа бич. Чиний мөрөөдөл дуусах болоогүй байна гэд. Яг унтсан гойно. Дахиад нэг захиа бич гэдэг. Бас сони юм шиг хүн чинь ундлаа л бол унждаг. Яг тэр гэхдээ яг нөгөө шалгалт тестэн дээр унаагүй, ярилцлаган дээр л унтсан, сүүлийн шатанд л унтсан байна л да. Маш өрсөлдөөнтэй сургууль болохоор. Тэгэхээр ээж нь болохоор нөгөө сургууль соёлын туршлагатай ч хүн дээрээс нь бас тийм нэтэршгүй хүн учраас гол нь сургууль туршлага. Нэг ундлаа гэд зөвхөн ярилцлаган дээр унтсан. Үзээд л ах хэрэгтэй гэж л. Юу ярьж байгаа дахиад нэг захиа бичих гэдэг. Ээжигээ хэлснээр дахиад нэг захиа бичсэн юм байна. Тэгсэн чинь нөгөө сургууль дээр нь одоо гэхэд 10 хүн авъя гэсэн чинь 10 дотроос нэг нь болцсон байна. Тэгээд дараагийн хүнээ яах вэ гэж ярьж идэл Обамагийн захиа очоод тэгэл нөгөө сургуулийн нөгөө эсэлтэн комиссийн ярилцаад тэгсэн чинь тэр сургуулийн декан, хуулийн сургуулийн декан тэнгэр хэрэгч юм уу декан, дийн гэхэлэр декан бол тарах баг. Тэгээд хуулийн сургуулийн захирал баг. Тэр хүн уншаад өөрөө уцсан гэж Обама руу. Одоо сургуулийн захирал хүн рүү уцсан гэж хурд тохиолдол шүү дээ. Яагаад тэгэхээр тэр юу н захиан тэгж их хүний сэтгэлийг хөдөлгсөн байна. За яхаа Обама сайн бичдэг хүн. Дээрээс нь одоо тэр чин сэтгэлгээ тэр очоод хаалгын хүртэл барьж үзэх их гой санагдчихсэн. Тийм тэгж их нэг зүтгүүрх юм нэг юм да. Тэгээд тэр захааныхын тэр өгүүлбэрүүд нэг таалагдсан гинэ. Тэгээд за нэгэнд орондоо орсож байгаа юм чи чамайг авахар шийдлээ гэт тэгж орж исэн гэж. Тэгэхээр яг энэ дээр бол эсээ сургууль дээд сургууль Америкийн дээд сургууль бол эсээг л маш Америк тийм үү барууны тий Европ, Америк, Австрали эсээ
Эсэг бол маш чухалчлана. Эсэг нь болохоор нөгөө бод амьдралаас гарсан одоо тэр хүний чин ирмэлзлийг тэр эсэндээ бас яг юу гэж үтснийг би ингээд эсэгийг би англиар тавьчих. Та нар одоо энэ сургууль соёл бодож байгаа залуучууд энийг орчуулад Google Translate тааж хамаагүй орчуулад ингээд сайн ойлгож аваарай. Эсэ гэж нэг иймэрхүү юм байд биш шүү. Тэгээд энэ дээр Обамагийн тухай ярихад анхнаасаа карьераа ч гэсэн хуулиар сорно гэдэг чинь ухаандаа улс төр рүү орно гэсэн бас бодол байсан байна. Хууль. За Америк за ухаандаа Обама чинь эцэггүй үсээд эмээ дээрэж бас нэлийн хэсэг байсан. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч гэсэн нэг тийм сайн байгаагүй баг. Тэгэхээр одоо яг Америк ч юм уу юм хөрөнгөтэй орн чинь өөрийгөө авч явах боломжтой салбар. Еврейнүүд жишээлхэд хууль ч юм уу шүдний эмч болдог гэж яриад байгаа шүү дээ. Яг тэгвэл төгсөөд мэрэгчлээ сайн байж чадах юм бол бие дааж хийх боломжтой. Хууль гэдэг чинь. Хуулийн баримт мэдээж ажиллана. Тэгээ сүүлд өмгөөлөгч болоод бие дааж одоо Обама офис гээл ганцаараа өрөөндөө сууж явах боломжтой. Өөрөө тэр чадaltaй болох хүн өмгөөлж чадна гэдгийг баталж чадах юм бол. Эмнэлэг ч гэсэн бас тийм шүү дээ. Том эмнэлэгт ажиллаад сайн ажиллаж болно. Бас нэг нь болохоор жижигээс шүдний тасагаас эхлүүлээд нэг жижиг юм нэгээд сайн байвал ингээд бие даах боломжтой. Тэгэхээр тэр бизнесийн боломж яг маш зүтгэн аюултай хүнд өрсөлдөөнтэй салбар. Тэгтээ зориг тэрэн дээрээ үзсэн байна. Хоёр дахь нь болохоор хуулийн хүмүүс чи явандаа улс төр рүү бас зарим нь ордог. Аль аль нь ботсон байх. Тийм айхтар сонголт хийж зүгээр яжаад ерөнхийлөгч болдоггүй шүү дээ. Тэр чинь бас олон шатамжаад мэдээж жүжигчин байгаад ерөнхийлөгч болсон хүн байна. Янз бүрийн бизнесмен байгаа. Трамп гэх чинь бизнесмен ерөнхийлөгч болцсон байна. Тэгэхээр анхнаасаа бол бизнес хийж явж байгаа л тэгэл тэр дотор нөхцөл байдал өөрчлөгдөд найз нөхдөд ч юм уу намын ч юм ингээд дэвшүүлсээр яваад яаж байна. Зарим нь болохоор одоо Обама шиг анхнаасаа бас улс төр сонирхож ирсэн бол таарах гэдэг. Тэгэхээр хууль чинь бас нөгөө шудраг ёс мос гээл те залуугасаа бас нэг тийм ядуучуудыг өмгөөлсөн тийм өмгөөлн хийн олон нийтийн ажил хийн мэсэн тэрэн тэгээ явандаа улс төрт болгоцсон юм шүү дээ. Тэгэхээр ерөнхийлөгч ч гэсэн бас зарим нь болохоор яг тухайн салбартаа ажиллаж байгаад ингээд явандаа ингээд тэр найз нөхдийн дэмжлэг өөрөө мөнгө төгрөг боломжтой тэгээд ерөнхийлөгчд үзэж байна. Зарим нь болохоор бүр ингээд бодлогоор анхнаасаа хууль яагаад улс төр холбоо тэгээ улс төрлөөр шууд ерөнхийлөгч боломж гэж бодоогүй л байх. Тэгтээ улс төрлөө ороод мэдээж улс руу ороод тэр нөгөө их хурлмарлаараа дамжаад ерөнхийлөгч хүртэл явсан юм байна. Обама ч нөгөө ерөнхийлөгч тэр нөгөө сая эсээгээ сайн бичсэн гэж бас ярьж ирсэн. Дээр нь бас уран илтгэж хүн шүү наадах чаа. Сайн бичдэг. Тэр Обамагийн одоо тэр энэ бүгд найрамдах намаас Сенатад эзэх гэж байгаа тэр Сенатад нэг суудлын онгойч юм одоо намд байжсэн чи. Тэгээ хин үзэх вэ гэж ярьж явах үед одоо бүгд бишээ юу бүгд найрамдах хардсан намын конгресс гэж одоо нэг жилдээ юм уу 2 жилдээ ч юм уу их хурл штэ. Сонгуулийнхаа үеэр байж магадгүй 4 жилдээ нэг ч болдог гэж магадгүй. Тийм том хурал дээр Обама тэр өгөө хэлсэн байдаг штэ. Тэр бид нар одоо Америкийн нэгдсэн улс United States of America гэж Америкийн нэгдсэн улс гэдэг чинь харанч байна, цаанч байна, бүгд нэгдээд Америк шүү. За Америкийн нэгдсэн улсад бүгд найрамдах намч байна, демократ намч байна, бүгд нэмээд Америк шүү гэдэг. Ингээд нэг тийм хүчтэй мессеж тэр нөгөө тэр юу энэ илтгэлийн нэг англи хэлтэй хүмүүс бол гүйлгээд харахад бас гоё. Нэг удаа тийм одоо уран илтгэж хүн энэ чи бас жүжиг шоу штэ. Мэдээж тэр өндөр боловсралтай хүмүүсээс тэр өгний утга агуулга уншсан ном цар хүрээ шин санаа хүмүүст өгч чадвар бол мэдээж байгаа. Тэрэн дээрээ тэр нөгөө жүжиглэх чадвар гэх юм уу уран илтгэх чадвар. Одоо Gracious Young Man гэж байна штэ. Обамагийн центр анх гарч ирж хат. Их өндөр дуранхай сакс макс тоглодог. Одоо тэр Америк югаараа л үнэхээр сайхан залуу. Жоохон би мэдээ итгэлтэй ч гэдэм үү тэр нэг улс төрийн одоо нүүр царай гэх юм уу тийм юмтэй хүн штэ.
Тэгээд нөгөө Обамагийн эхнэрийн номыг би бас харж ирсэн. Тэгэхэд одоо тэр философийн ном, хүнд номнуудыг ердөө уран зохиол уншиж байгаа юм шиг л гад гэж уншиждаг. Хүнд ном гэдэг чинь ухаандаа мэрэгжлийн одоохондоо философийн ч юм уу түүхийн хүнд номыг уншихад тэр тухайн суурь боловсрол хэрэгтэй. Нөгөө мань мэдчихгүй унших юм бол үг болгон дээр нь гацаад энэ чи явахгүй шүү дээ. Яг гоо би чиглэл худлаа нэрэж гэсэн эдийн засаг учраас эдийн засгийнхаа чиглэлийн ном уншихад бол жирийн хүнээс арай хурдан унших шээ. Тэ мэрэгжлийнхаа тий. Тэгэхээр тэрэн шиг тэр хүнд номыг ердөө машин шиг уншдаг гэдэг ихнэр нь магч чинь л да. Ихнэр нь ч гэсэн бас өндөр боловсролтой. Тэгээ яг тэр суурь боловсрол сайтай учраас хурдан уншиж яах гэсэн үг шүү дээ. Тэгээд сайн уншиж ойлгох дээрээс нь мэдээж уншсныхаа хэрээр сайн бичнэ гэж. Тэгэхээр өнөөдөр бид тэр Обамагийн тухай ярьдаг, тэр эсэгийн тухай ярьлаа. Тэгэхээр юм их уншдаг, юм сайн бичдэг. Баяжээч тэр Америкийн топ сургуулиуд орно. Тэгээд цаашаа тэр чадвараа ашиглаад энэ Обама шиг хүмүүс сайн ярьдаг, сайн бичдэг учраас тэр өмгөөл рүү ороод тэгээд тэр шугамаараа явсаар байгаа ерөнхийдөө хүртэл явсан юм нэг одоо залуу хүмүүст бол юу юм урам мөхөр тийм төвхтэй юм аа.